Хэрвээ та бүхэн яг одоо Википедиагийн бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай уран зохиолын ном гэдэг хуудас руу орох юм бол өнөөдөр ярих гэж байгаа энэ ном маань 150 сая номыг дэлхийд даяар нийт зарч борлуулсан гэдэг үзүүлэлтээрээ 3 дугаарт орсон байгаа. За энэ бол Бразилийн зохиолч Пауло Коэлогийн The Alchemist буюу алхим хэмээн монгол хэлний орчуулагдсан ном байгаа. За энэ номыг бол ерөнхийдөө философийн ном, уран зохиолын ном, за тэр бүхэл хувь хүний хөгжлийн ном гэдэг хүртэл англид оруулдаг. За тэгээ энэ номод юу гардгийг хэдүүлээ өнөөдөр хамтдаа олж мэдцгээе. За энэ номд Испаний хамгийн урт хэсэгт оршдог Андалусия гэдэг аймагт хонио хариулаад амьдардаг Сантьяго хэмээх хүүгийн түүх гардаг. За Сантьяго бол бүр хүүхэд байхасаа л хэрэн хэсүүжлэх, аялах тэм дуртай хүүхэд байсан. Тийм ч учраас өөрөө хончин болно гэдэг шийдвэрийг гаргасан. Хонио хариулаад хаана хамгийн ногоон зүлэг байна, хаана хамгийн цэнгэг ус байна. Тэр бүх газруудыг ирж хайгаад хониндоо одоо хамгийн сайхан үсийг, хамгийн сайхан усыг уулгаад явж идэг ийм хүүхэд байгаа. Тэрэндээ ч гэсэн өөрөө маш их сэтгэл хангалуун. За тэгээ дээрээс нь Сантьяго болохоор нэг номтой. Тэр номыгоо ингээд таарлцсан хот тосгон суурин газар болгон одоо өөр нэг номоор солиод, номыг номоор солиод сольж шинээр авсан номоо уншаад амьдардаг байгаа. Амьдралдаа маш их сэтгэл хангалуун ч гэсэндээ үргэлж нэг сэтгэлд нь нэг юм дутуу байгаад байгаа юм шиг, нэг юм дутуу хийгээд байгаа юм шиг, эсвэл хаа нэг тийшээ юм тэмүүлээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан гинэ. Нэг өдөр Сантьяго хонио туусаар яваад ийм сүмийн балгасны дэргэд ирээд хонио эдээшлүүлээд орхиод за өөрөө болохоор сүмийн балгасан дотор байгаа агч модны дор унтахаар тухалж эхэлдэг. За агч модны дор номоо жоохон уншиж агаад унтсан Сантьяго нэгэн юм хачирхалтай зүүд зүүдлэн. За тэр зүүдийнх нь гол утга санаа нь болохоор асар том агуу өндөр юм пирамидын доор очихсан тэр элсийг нь ухаад газар доороос автар дөрөн алт эрдэнэс олж ийнө гэдэг ийм зүүд байдаг. Сантьяго маргааш өглөөнд босоод энэ зүүдээ бодсоор л. Гэтэ тэгээд хончин хүний амьдралаар, малчин хүний амьдралаар хонио бодоод хонио одоо туваад явж байгаа. Дахиад хэд хоногийн дараа тэгсэн чинь бүр яг ижлэхэн зүүдийг яг ижлэхэндээс дараалтаагаар яг ижлэхэн өнгө аястаагаар зүүдэлдэг. Энэ Сантьягод маш сонир санагдаад тосгонд ирсэн чинь тэр тосгонд болохоор үзмөрч гэсэн ийм хаяг байгаа. Тэр үзмөрчдээр ингээ очсон нэг эмгэн байдаг. Үзмөрчдээр очоод яг юу гэж асуухаа мэдэхгүй гайхаад ингээ зосчихсон чинь нөгөө эмгэн чинь болохоор чи над дээр зүүдэд тайлбарлах гэж ирсэн юм байна гэдгийг чинь би ойлголоо. Зүүд гэдэг бол бурхны хэл. Энэ бурхны хэлийг би бол ингээд одоо орчуулж өгдөг те тайлж өгч чаддаг ийм хүн юм байгаамаа гэж хэлнэ. За тэгээд Сантьяго үзмэрчд өөрийнхөө зүүдийг ярьж өгсөн чи үзмэр сонсож байгаа. Чиний над зүүд чинь бол яг дэлхийн хэлээр чамд явуулсан ийм зүүд байна. Би энэ зүүдийг чинь тайлж өгч чадна. Гэтэ зүүд тайлах нь маш хэцүү учраас чи надад эргээд харамгүй шан харамж өгөх хэрэгтэй гэж хэлдэг. За тэгээд Сантьяго ч гэсэн харамгүй шан харамж өгөө. Одоо миний энэ зүүд ямар очиртай юм бэ гэд хэлсэн чинь нөгөө үзмэрч циган юм маань болохоор энэ зүүд чамааг Египтэд байдаг пирамид руу очоод пирамидын хажуугаас өөрийн алт эрдэнсийг олж ав гэсэн утгатай зүүд байна гэж хэлдэг. Буюу яг зүүдэнд нь болж байгаа үйл явдлыг хэлчихэж байгаа гэсэн. Гэтэл ингээд Сантьяго би чи одоо яаж ингэж Египт явах ёстой бэлээ? Би Египт явж чадахгүй бол яах вэ? Гэх мэтчлэн ингээд үзмэрчээс асуухад үзмэрч би болохоор зүүдийг тайлж хэлж өгдөг хүн болохоос ш зүүдийг хэрхэн биелүүлж өгдгийг хэлэх хүн бишээ. Гэхдээ би чамд нэг зүйл баталгаатайгаар хэлж чадна. Чи пирамид дээр очиод алт эрдэнэсээ болохоор энэ зүүдийг чинь тайлж өгсөн шан харамжид надад заавал болгож байгаа алт эрдэнэсийнхаа 11%-ийг өгөөрөө гэж хэлдэг. Циган үзмэрч эмэгтэй яг энэ зүүдийг нь тайлсан нь Сантьягод нэг таалагдахгүй. Тэгээ Сантьяго сэтгэл санаагаар унаад за би ер нь хизээж дахиж зүүд гэдэг зүйлд итгэхгүй. Энэ угаасаа худлаа юм байна гэж бодчихж байгаа. За тэгээд Сантьяго тэр тосгоноос нэг ном худалдаж аваад тосгоны захад очиод номоо унших гэсэн чинь ерөөсөө анхаарал нь төвлөрч өгөхгүй. Тэгээд нэг уншсан өгүүлбэрийг ахин дахин уншаал эхний хэдэн хуудасаас цаашаа ерөөсөө явж өгөхгүй байгаад байдаг. За ингээд номоо уншгаад тэгтээ нөгөө зүүд нь бодогдоод циган үзмэрч эмээний хэлсэн бүх зүйл бодогдоод ингээд сууж исэн чинь хажууд нэг өвгөө ирж суусна. Чи ямар ном уншиж байгаа? Наад ном дээр чи юу гардыг мэдгүй гэх мэтчлэн асуулт асууж эхэлнэ. Сантьяго болохоор яг одоо хинтээж тийм ярих хүсэлгүй байгаа. Гэхдээ настай хүний хүндэлж байгаа учраас би харин нэг номыг дөнгөжл одоо уншиж эхлүүлээд байна. Тийм болохоор энэ номон дээр юу гардыг мэдгүй байна гэсэн чинь нөгөө өвгөн чинь наад ном дээр чинь дэлхийн одоо бүхэл ном дээр гардаг тэрэл зүйл гарч байгаа, тэрэл сэдв гарч байгаа шүү дээ. Тэр бол дэлхийн хамгийн авгаа худлаа итгэл үнэмшил гэж хэлдэг. Сантьяго гайхаад дэлхийн хамгийн авгаа худлаа итгэл үнэмшил гэж юу юм бэ гэсэн чинь за тэр бол хүн бүхэн амьдралынхаа тодорхой нэг зэгт ирээд
хүнд тохиолдож байгаа бүх зүйлийг удирдах чадхаа болчдөг. Тэрийг хувь тавилан л одоо тэр хүнд юу тохиолдож байгааг удирддаг гэж боддог. Энэ бол амьдралын хамгийн аваагаа худал итгэл үнэмшлээ гэж хэлж байгаа. Тэгсэн Сантьяго болохоор тийм үү надад ихтэй ерөөсөө тийм зүйл тохиолдож байгаагүй гэхэд өвгөн тэрийг бол би мэдчихэ. Яагаад гэл чи аялах дуртай шүү дээ гэд. Тэгээ Сантьяго гайхаад яаж намайг аялах дуртай гэдгийг мэдсэн болоо гэд бодоод нөгөө өвгнөөс таа чи ингэж хэн блэ гэсэн чинь би бол Салемийн хаан Мелчизедек гэдэг хүн байна гэж өөрийгөө танилцуулна. Сантьяго гайхаад за тийм юм бол яагаад хаан хүн нэг муу хончин надтай ингэж ирээд ярьж сууж байгаа илээ гэхэд Мелчизедек яг хөө зөндөө олон шалтгаантай. Гэхдээ хамгийн чухал шалтгаан бол чи өөрийнхөө хувийн домгийг буюу personal legend гэж англиар хэлээд байгаа. Энийг олсон. Тийм болохоор би чамтай ярилцж байна гэж хэлдэг. За энэ personal legend-ыг би яг монгол хэлээр юу гэж болгосон сайн мэдэхгүй байна. Яг тэгэхээр би энэ номыг англи хэл дээр уншсан. Гэтэ personal legend-ыг болохоор үүнээс хойш түүнээс цаашаага хувийн домог гэдэг яриад явчээ. За тэгээд хувийн домог гэж юу юм бэ гэж Сантьяго асуусан чинь хүн болгонд хувийн домог гэдэг зүйл байдаг. Хүүхэд байхдаа, залуу байхдаа бид нар хувийн домгоо илүү их мэддэг. Энэ бол чиний сэтгэл зүрхний чин сэтгэлээсээ биелүүлэхийг хүсэж байгаа тэр зүйлийг хувийн домог гэдэг байгаа. Буюу өөрөөр хэлбэл одоо тухайн хүний мөрөөдлийг хэлээд ташгаа. За мөрөөдлийг бага насны хүүхэд насны мөрөөдлийг хувийн домог гэдэг ашиг. Хүн болгонд ийм хувийн домог байдаг. Гэхдээ зарим хүн болохоор хувийн домгоо одоо хөөхтэй хойноос нь явах зоригтой байдаг бол зарим хүн тэрийгэ үл тавсарласаар сүүлдээ хувийн домог нь юу байсныг ч мартчихдаг гэх мэтчлэн Мелчизедек хаан хүүд ярьж өгнө. Чиний хувийн домог чинь Египт рүү яваад тэр аяллыг хийгээд пирамидын хажууд байгаа одоо газрыг элсийг ухаа тэндээс алт эрдэнсээ авах юм байна. Хүний хувийн домог бол бүр юу ч хийж болно те. Тэгэхээр чиний хол энэ алт эрдэнсийн эрэл бол чиний хувийн домог байна. Тэгээ чи энэ хувийн домогт хүрэхийн тулд эрсдэл гаргах тэр зоригтой алхмыг хийх хэрэгтэй. Тэгээд хувийн домгийг чинь биелүүлэхийн тулд ертөнц чамд ингээ үргэлж тусалж идэг гэд одоо энэ номын хамгийн их танигдсан ишлэлийг гэлнэ. Тэр бол хэрвээ чи ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол орчлон ертөнц тэрл аяараа чамд туслахаар хуйлдах болно. Чамд туслахаар хичээх болно гэсэн утгатай ишлэлийг гэлнэ. За тэгээд Сантьяго бол мэдээж өвгний үгэнд нэг сайн итгэхгүй. Яагаад гэвэл гинэт нэг хүн гарч ирэл чи хувийн домгоо яа зүуд чинь биелэн гэдэг ч юм уу яриад их юм бол миний бодлоор бидний хинэн ч гэсэндээ айгу эргэлзээтэйгээр хүлээн авах гэж бодож байна. Тэгсэн чинь хүү за та тэгвэл хувийн домгийн талаар яриад байна. Би тэгвэл өөрийнхөө хувийн домгийг энэ алт эрдэнсийг яаж олох юм бэ гэсэн чинь өвгөн чи тэгвэл надаа маргааш энэ хонин сүргийнхаа 11-ийг өгчих. Тэгвэл би чамд хувийн домгоо яаж биелүүлэхий чинь алт эрдэнсийг хаанаас олох чинь хэлж өгье гэж хэлнэ. Маргааш нь тэгээд одоо Сантьяго бүхэл шүнжэнгөө бодож эргэлзэж агаад маргааш нь хонин сүргээ зараад 11-ийг өвгөнд авчираад өгнө. Тэгсэн чинь өвгөн хэлдэг. За чи энэ алт эрдэнсийг олохын тулд дохионуудыг дагах ёстой. Буюу орчлон хорвоо чамд ингээд дохио өгж байгаа. Тэр бүх дохионуудыг чи өөрөө ингээд анзаараад дагах юм бол тэр дохионууд чамайг тэр хувийн домог руу чин тэр авдар дүрэн алт эрдэнэс рүү дагуулад очноо гэж хэлнэ. Гэхдээ яг чамд тус болох зорилгоор би чамд ийм хоёр зүйл өгөө гэд хар цагаан хоёр шиг чулуу өгч байгаа. Энэ хар цагаан чулууг урим төмим гэдэг. За тэгээд хэрвээ чамд бүр үнэхээр чи дохионуудыг олж харахгүй, олж харсан дохиогоо ойлгохгүй байгаа ч юм үнэхээр яаралтай тийм ээ асуулттай хариулт олох шаардлагатай байвал чи энэ хоёр чулууг ингээд нэгийг одоо кармалж байгаа ч юм уу нэгийг ингээд сонгоод гаргаж ирээрээ. Хар чулуу нь болохоор тийм гэсэн үг, цагаан чулуу нь болохоор үгүй гэсэн үг. Тэгэхээр чи энийг маш яаралтай тохиолдолд эсвэл маш хэцүү тохиолдолд ашиглана. Бусад үед бол аль олох өөрийнхөө сэтгэл зүрхнээсээ өөрийнхөө дотроос хэлж байгаа тэр дуу хоолойг сонсоод шийдвэрээ гаргахыг хичээгээрэй гэж хэлж байгаа. За ингээд нөгөө хоёр хар цагаан чулуугаа аваад хамаг хойн сүргээ зараад нөгөө мөнгийг нэг хармалчихсан Сантьяго Испани урд хэсгээс хойд Африк руу усан онгоцоор явж байгаа. За хойд Африкт очиод хойд Африкийн усан онгоцны бомбын Танжир юм болов. За Тангер гэд нэрлэлч Тангер гэд хотод очиж байгаа. Тэр хот нь болохоор Испанд одоо Сантьягогийн амьдарч исэн тийм ээ тэр хөдөө тал нутгаас бүр тэс өөр маш олон хүн одоо бужигнсан юм олон хөлийн хот байдаг. За энэ дээрээ Сантьяго хоёр зүйлийг ойлгож байгаа. Нэгдүгээр талаараа Сантьяго зөвхөн Испани хэлтэй гэтэл энэ чинь хойд Африкийн улс учраас араб хэлээр бүх хүмүүс нь ярьдаг. Сантьяго юу ч ойлгохгүй юм байна. Хоёрдугаарх нь болохоор Сантьягогийн төрхөөсөө хойш амьдарсан Испани улсаас шашин машины хувьд ч гэсэндээ тэс өөр лалын шашинтай учраас
Сантьяго бол өмнө ингээд сайхан дарс угаал хонио хариулаад явдаг гэсэн бол энэ дээрээ дарс уу гэсэн уух дарсч болтохгүй. Лалын шашны улмаас хориотой учраас зөвхөн цайлуудаг гинэ. За ингээд олон хөлийн газар жоохон ингээд манараад гэх юм уу те эргэлдээд явж исэн чинь Сантьяго дээр нэг залуу ирээд гартаа барьсан байсан номыг хараад нөгөө өвгөнтэй анх таарахад уншаа сууж исэн ном нь тэр номыг хараад чи Испани хүн юм уу гэж Сантьягоос асууж байгаа. Тэгээд тийм ээ би Испани хүн гэсэн чинь тэр хүн болохоор нөгөө нутгийн араб иргэн гэхдээ Испани хэл мэддэг юм байна л да. Тэгээд Сантьяготой тийм үү Испани нутгийн одоо ингээ анд нөхөр минь юм уу би чамаа сайхан дайл ийшээ орж хоёлаа цай хоол идэгээд ийм хоолны газар руу ороод цай хоол ингээ цай маа авч өгöd хоорондоо ярилцж байгаа. Чи ямар зорилгоор энэ хотод хүрээд ирвэ гэдэг Сантьягоос асуусан чинь Сантьяго би харин Египт рүү очиод пирамидуудыг үзэж байгаа юм а гэснээр золтоол нөгөө автор түр алт эрдэнэ сайж байгаа гэдгийг хэлчихээгүй тэгсээгээд чимээгүй болж байгаа. Тэгээ бичсэн чинь нөгөө хоолны газрын эзэн нь нөгөө хоёр л ч аюу хашгираал үл мэдэгдэх араб хэлээр хашгираад эхэлнэ. Сантьяго тэрийг мэдээж ойлгохгүй учраас шинээр танилцсан найз руугаа харсан чинь найз нь энэ газрын одоо эзэн нь юм гадаад хүмүүс дургүй хоёрыг хөөж ин хоёулаа эндээс гараад өөр газар очиод ярилцъя гэж хэлнэ. За тэгээд Сантьяго шинхэн танилцсан найзтайгаа бас л олон үеийн газар болох захаар ингээ явж агаад ярилцсан. Чамд тэгээд пирамид руу явах замын зардал мөнгө чинь байгаа юм уу гэсэн чинь Сантьяго би ингээд хончин байсан бүх хонин сүргээ зараад яг пирамид руу явж хүрэхэд хангалттай хэмжээний мөнгө байгаа гэсэн чинь шинээр танилцсан найз нь за түл чи надад мөнгө өгч би чамайг одоо аюулгүйгээр пирамид руу хөрөөж өгөх замын одоо унаагийн чинь олж өгье гэж хэлээд Сантьягоос ууттай нөгөө мөнгийг нь авчиж байгаа. Мөнгөө өгснөхийн дараа Сантьяго болохоор за би ч дэмий ч юм хийчихв яах гэж мөнгөө өгөв. Буцаад мөнгөө ингээд ихэд авдсан мөлөө гэж бодсноо. За ингээд дөнгөж шинхэн танилцсан ийм сайхан найзынхаа сэтгэлд нь одоо сэв суулгаад яах вэ? Би зүгээр энэ хүнээс ингээд аюулаа харцаа салахгүй хараад явж байхад л болно гэж бодоод за тэгээ ярилцаад дагаа явжсэн чинь гинт зах дундуур бөөн үүмэн бужигнаан болоод нэг харсан нөгөө шин найз нь алга болцсон байдаг. Сантьяго бодохдоо за энэ найз маань саяны бужигнаан дунд л надаас төрчихлөө арайч миний ингээ бүх мөнгийг аваад алга болчихгүй л үдээ гэх. Тэр одоо яг салсан газраа зах хаан хатал орой болон болтол зогсоод гэтэл найз нь ингээд ирэхгүйг мэдээд за тэгээ маш их сэтгэл санаагаар унаад гадаа хонж байгаа. Гадаа хонохтой бодож байгаа. За би ч алдаа хийч үдээ нэг одоо юм үзмэрч имгэн те нэг өвгөн хоёрын өвгөнд ороод өөрийнхөө зөв зүгээр байсан сайхан хонин сүргээ зараад одоо эцэст нь би пирамидчгүй хонин сүрэгчгүй ингээд мөнгө төрөгчгүй боллоо гэд ингээд гутраад байж байдаг. Сантьяго өөрж явсан богцыг задлаад одоо надаа ирэн миний хөрөнгөөс юу үлдсэн бол доо гэд харсан чинь нөгөө өвгний үлдээсэн хар цагаан хоёр чулуу байдаг. Сантьяго өвгнийг хэлсэн үгийг санаад за тэгвэл ямар ч байсан би нэг одоо ертөнцөөс юм уу тий орчлон хорвоогоос дохио хүсье. Хар цагаан хоёр чулуугаа юм уутанд хийсэн ирэн авч явж байгаа штэ тий. Тэгээд би өөрийнхөө одоо хайж байгаа алт ертөнцийг олох болов гэж дотроо бодоод гараад руу руугаа игээд гараад ирсэн чинь хар чулуунд буюу тим гэдэг хариулт байдаг. За тэгээ Сантьягод мэдээж юу ч үлдээг учраас өвгний хэлсэн үгийг санаад одоо орчлон ертөнц дандаа чамд дохио илгээж идэг. Тэр дохиог нь чи ингээ хүлээж аваад дагаарай. Чи ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол орчлон ертөнц тэрийг ч биелүүлэхийн тулд чамд туслана гэдэг үгийг нь санаад за ямар ч байсан өнөөдөртөө тайван сайхан хонио гэдэг ингээд унтж байгаа. Маргааш өглөө босч ирээд мэдээж өнгөхгүй болсон учраас хоол унд олж идэж уух нь тодорхой. Захаар ингээ явж исэн чинь нэг юм болор идэлэл худалдаалдаг дэлгүүрийг харна. Тэр дэлгүүрийн хаалгаар ингээ шаа харсан чинь болор идэлүүд нь тоосон дарагдсан өнгөө алдсан байж идэг. За Сантьяго тэгээ тэр дэлгүүр рүү ороод болор идэлэл худалдаалдаг тэр худалдаачинтаа нуулзаад би ингээд таны энд байгаа энэ болор идэлүүд чинь бүтээгээ сайхан өнгөлөөд үгүй харин та надад өдрийн хоол өгөөч гэж гуйхад болрын худалдаачин зөвшөөрнө. За тэгээ Сантьяго бүтэн өглөөж ингээ ажиллаа. Тэнд байсан бүх болор идэлүүдийг нь сайхан өнгөлж өгөөд нөгөө нэг болрын худалдаачинтаа хамт хоол идэхээр суудаг. Болрын худалдаачинтаа хоол идгээд суужсэн чинь нөгөө худалдаачийн хэлж байгаа юм. Чи надаар хоол авахын тулд болор идэлүүдийг цэвэрлэх шаардлагагүй байсан штэ. Би чамд болор идэллүүдийг цэвэрлэе гэж хэлээгүй зүгээр л хоол аваад өгөөч гэж гуйсан ч гэсэндээ би чамд хоол авч өгөхөд бэлэн байсан. Сантьяго болохоор тэгвэл та яагаад надаар болор идэллүүдийг цэвэрлүүлсэн бэ гэхэд болор идэлч тэр чамд ч тэр нэг юм сайхан цэвэрлэгт хэрэгцээ байсныг би олж харсан юм аа гэж хэлж байгаа. Би нэг номыг уншиж байхдаа бодохдоо энэ нөгөө сэтгэл судлал гэх юм уу те сэтгэлээ хэрхэн амар тайван байлгахгүй гэж янз бүрийн зөвлөгөөнүүд дээр бас эргэн тойрныхоо орчин тойрныг цэвэрлээд үз. Тэгэхээр
сэтгэл санаа чинь цэгцэрдэг гэдэг юм зөвлөгөөнүүд явж идэг. Тэгэхээр яг энэнийг бол энэ номонд иймэрхүү байдлаар буулгасан байна гэж ойлгосон. Хоол идэж сууж байгаа Сантьяго хэлж байгаа юм л да. Би өдөржингөө тэгээ шүнжэнгөө ажиллаад таны энэ дэлгүүрт бүх болрыг чинь гоё өнгөлөө цэвэрлээд өгөө. Харин та надаа Египт рүү пирамид руу явах мөнгийг өгч гэсэн болрын худалдаа чинь учир зүггүй нэгээд чи одоо энэ миний дэлгүүрт байгаа болруудыг бүтэн 1 жил өнгөлөөдч тэ болор идэл болгоныг зараад би чамд тэрнээс нь хувь өгөөд ч гэсэндээ чи пирамид руу явж чадахгүй тийм их зардал ордог юм аа. Гэхдээ яг би чамаа ингээ ажилд авахд бэлэн байна гэж хэлнэ. За тэгээ Сантьяго бодож байгаа. Хэрвээ тийм юм бол би ингээд буцаад Испанд очоод хідэн ширхэг хонь одоо худалдаж аваад буцаад хончин болох хэмжээний мөнгө л олоход надад хангалттай юм байна гэд. За тэгвэл би таны дор ажиллая. Надаа хонь худалдаж авах мөнгө хэрэгтэй гэж хэлнэ. Сантьяго болор эдлийн дэлгүүрт ажилд ороод сар гаруй хугацаанд ажиллаж байгаа. За энэ хугацаанд энэ бол өөрийнх нь хийх ажил биш юм байна гэдгийг аягүй сайн ойлгож авна. Гэхдээ нэг талаасаа өөрөө мөнгөгүй болсон. Нөгөө талаасаа болрын худалдаач юм бол Сантьягод яг юм шудраг ханддаг хийсэн ажлынхан дээр төлбөр хөлсийг ямар ч асуудалгүй өгдөг. За ингээд бэжсэн чинь Сантьягод нэг санаа орж ирнэ. Хоёулаа ерөөсөө дэлгүүрийнхаа гадаа энэ болор эдлэлийг ингээд хүмүүст ил харуулах шилэн хорго хийя. Энэ шилэн хорго хийх юм бол хүмүүс болор эдлэлүүдийг хараад илүү сонирхоод дэлгүүрт орж ирээд манай борлуулалт нэмэгдэх юм байна гэдэг санаа гаргаад өвгөн бол сонсож байгаа түүний хэлсэн санааг зөвшөөрж байгаа. За тэгээд дахиад хэдэн сар өнгөрнө. Энэ хэдэн сарын хугацаанд болрын худалдаачин болон Сантьяго хоёр хоорондоо илүү их танилцж байгаа. Тэгээд Сантьягоос чи ер нь яг хаашаа явж исэн бэ? Юу ямар зорилготой явж исэн бэ гэд асуухад Сантьяго одоо өөрийнхөө бүх тэр зорилгоодыг хэлээд өгсөн чинь өвгөн болохоор нэг л үг хэлдэг. Мактуб. За мактуб бол одоо энэ номон дээр гарч байгаа бас нэг юм том гэх юм уу айгүй гоё ойлголтуудын нэг. За мактубыг англи руу шууд орчуулах юм бол it is written буюу ингэж бичигдсэн. Монгол хэлээр хэдүүлээ нөгөө зурсан зураг заяа төөрөг гэж яриад байдаг те. За тэгэхээр энэ бол чиний одоо хийх л ёстой зүйл. Энэ бол чиний хувь төөрөгт зурагдсан зүйл гэдэг. Ингэж ойлгож болох юм байна. За ингээд болрын дэлгүүрт хэдэн сар ажилласныхаа дараа Сантьяго за тэгвэл хоёулаа ингээ таны ингээд энэ болрын дэлгүүр чинь толгодын орой дээр байдаг. Энэ толгодын орой руу ингээд хүмүүс халуун өдөр гарч ирэх гэж маш их ядардаг, цангадаг. Тэгэхээр дэлгүүрийн чинь зориод ирсэн хүмүүс, зориод ороод ирсэн хүмүүст хоёулаа болор аяганд цай хийж сайхан цайгаар дайлхий, үнгүй цайгаар дайлхий гэсэн чинь нөгөө өвгөн чинь мактуб боёо. За энийг бол угаасаа л чи миний дэлгүүрт ирээд би энэ зүйлийг хийх л учиртай байж тээ. Миний зурсан зураг төрөг тийм байж гэдэг утгаараа Сантьягог дэмжиж тэр хоёр дэлгүүрт нэрсэн хүмүүсийг ийм сайхан цайгаар дайлдаг болсон. Гэх мэтчлэн Сантьяго бүтэн 1 жил ажиллаад дэлгүүрийн орлого бол урьд өмнө байгаагүй сайхан өндөр орлоготой болоод Сантьяго ч гэсэндээ 1/20 сүрэг авах хэмжээний мөнгийг цуглуулсан байгаа. Ингээд яг 1 жилийн дараа Сантьяго өглөө босоод за би ингээд таны дор 1 жил ажиллалаа. Одоо ингээд би Испани руугаа буцаад 20 сүргийг худалдаж аваад хончин болноо. Тэгэхээр би одоо ингээд явах зөвшөөрлийг танаас хүсэж байна. Гэхэд болрын худалдаач бол мэдээж би чамд бүх сайн сайхан зүйлийг хүсэж байна. Гэхдээ би ч мэдж байгаа, чи ч мэдж байгаа. Чи хизээж хонь худалдаж авахгүй. Чи хизээж дахиад хончин болохгүй гэж хэлдэг. Сантьяго гайхаад та яагаад тэгж бодож байгаа юм бэ гэхэд нөгөө л үгээ хэлнэ. Мактуб. Сантьяго ч гэсэндээ яг өөртөөгөө нүүр тулаа ботхоор тийм л аам л да. Дахиад 20 сүрэг авахгүй. Харин пирамид руу явах тэр аяллаа үргэлжлүүлэхийг хүснэ. Яагаад гэвэл хэрвээ буцаж очиод яг 20 сүргийн авбал аван тийх болно. Гэхдээ үргэлж насан туршдаа хэрвээ гэдэг асуулт үлдэн тэ. Хэрвээ би явсан бол яах байсан бэ? Хэрвээ би тэр сонголтыг хийсэн бол яах байсан бэ гэдэг тэр асуулт үлдэх учраас Сантьяго тэр асуултыг одоо өөртөө хариулахар шийднэ. Египтийн пирамидын ойролцоо байдаг Аль-Фаюм гэдэг баян бүрд рүү одоо явж байгаа Тэмэн жингийн цувааны нэг хэсэгт ороод пирамид руу хийх аяллаа үргэлжлүүлэхээр болно. Цөл гэдэг бол цөлд аялал хийх маш хэцүү, маш олон хоног явна, хуурай тэгээд ямар ч усгүй зүг чигээ баримжаалах ч гэсэн хэцүү. Дээрээс нь цөлд маш олон жижиг том овог аймагуд байдаг. Тэр овог аймагуд хоорондоо байнга л ингээд байлдаж, дайтж идэг учраас амь насандаа аюултай. Тэгэхээр яг ийм том одоо Тэмэн жингийн туршлагатай аялагчдын нэг хэсэг болоод нэг баг болоод явахгүй л болохгүй юм байна нэ. Аль-Фаюм баян бүрд рүү хөдлөх гэж буй нөгөө Тэмэн жингийнхантай Сантьяго нийлсэн чинь тэр дунд нь бас нэгэн гадаад хүн явж байгаа нэг
англи залуу байдаг. За тэр англи залуу бол бүр ингээд маш олон юм хайрцаг номнуудыг тэмээнд ингээ аччихсан. Сантьяго очиход ч гэсэндээ нэг ном уншаа сууж байна. Англи залуу чинь Сантьягогийн номыг хараад Испани хүн гэдгийг мэднэ. Тэр англи залуугийн хувьд болохоор араб хэлнээс илүү Испани хэлээр илүү сайн ярих учраас за ямар ч байсан замдаа ингээд юм ярих хантай боллоо гэд маш их баярлдаг. За ингээд Тэмээн жингийн цуваа хөдөлж эхлэн англи залуу болон Сантьяго хоёр нэг нэгэндээ хань болоод ойрхон ингээ яваад ярилцж байгаа. За энэ англи залуу болохоор өвөө нь аав нь гэд нэлээд чинээлэг хөрөнгөлөг гэр бүлээс гаралтай. Гэхдээ гэр бүлийнхаа хөрөнгийг ашиглаад ерөөсөө нэгэн зүйлийг насан туршдаа хайж авч байгаа хүн гинэ. Тэр зүйл нь юу юм бэ гэхээр философийн чулуу болон мөнхийн ус гэдэг одоо хоёр зүйлийг энэ хоёр зүйлийг эзэмшсэн энэ хоёр зүйлийг ашиглаж чаддаг, бүтээж чаддаг алхимч гэдэг хүнтэй уулзах юм байна. Философийн чулуу гэдэг нь болохоор Harry Potter-ийн хамгийн анхны номны нэр нь угаасаа Harry Potter ба философийн чулуу гэдэг нэртэй шүү дээ, тэ. Энэ яг нэг л ойлголт домогт байдаг нэг зүйлийг яриад байгаа юм байна. Философийн чулуу нь болохоор ганцхан шиг жижигхэн үрцэн ямар ч хэмжээний том юм металлыг алт болгож хувиргах чадвартай тийм чулуу. Мөнхийн ус гэдэг нь болохоор бүх төрлийн өвчнийг эмчилж чаддаг. За дээрэс нь мөнхийн ус нь алхимчийг мөнх наслуулж чаддаг ийм зүйл. Алхимч бол өөрөө алхим гэдэг бодисын мөн чанарыг нь өөрчилж хувиргаж чадах тэр эрдмийг эзэмшсэн хүнийг алхимч гэдэг юм байна. Англи залуу хэлж байгаа. Миний хувийн домог бол энэ алхимчийг олж уулзах гэх. Энэ үг нь Сантьягог маш их гайхшруулна. Яг тэгвэл Сантьяго ч өөрөө Салемын хаанаас хувийн домог гэдэг зүйлийг олж сонсоод өөрийнхөө хувийн домгийг хайгаад явж итэл энэ хүн бас энийг мэддэг байх нь бүр аюу сонирхолтой санагдаад. Нэг өдөр нөгөө англи залуу чинь Сантьягод нөгөө хар цагаан хоёр чулуу байгааг мэднэгүүтэй. Энэ нөгөө Урим Түмим хоёр өштэй гэд тэрийг нь хүртэл таньдаг. Элсэн цөлөөр хийх Тэмээн жингийн аялал бол үргэлжлээд л. За энэ аяллаа турш нөгөө англи залуу чинь орой болоод эдэр бүгдээрээ нөгөө майхан саваа босгоод хоноглох болохоор Сантьяготой ойр зургийн зүйл ярилцсан. Бусад үед бол Тэмээн дээрээ суучаад ерөөсөө юун цөл мөл рүү харах өдөржин шүнжил ингээд ном ширтээстэй ном уншаастай явдаг гинэ. Сантьяго болохоор нөгөө номын хамгийн ихэнд гарсан номыг унших гэсэн боловч ерөөсөө анхаарал нь төвлөрөхгүй Тэмээнүүдийг, Тэмээнжин хөтлж явж байгаа хүмүүсийг, элсийг, салхийг, тэнгэрийг бүх зүйлийг л ажиглаад яваад байна. Нэг орой бас Тэмээгээ ингээд тойруулаад тойруулаад майхангаа бариад хоноглохоор болсныхоо дараа англи залуу Сантьяго дээр ирээд яриа өрнүүлдэг. Тэгээ Сантьяго болохоор хэрхэн болрын одоо худалдаачинтай бүтэн жил ажилласан тухайга англи залууд ярьж өгсөн чи англи залуу наадах чи ингээд бүх зүйлийн явагддаг зарчим штэ гэж хэлдэг. Тэр явагддаг зарчим нь юу юм бэ гэсэн чинь чи ингээд ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол дэлхийн сэтгэл зүрх рүү ойртон. Дэлхийн сэтгэл зүрх рүү ойртох юм бол тэр дэлхийн сэтгэл зүрх ч гэсэндээ чиний хүссэн зүйлийг чам руу одоо хүргэхийн тулд бүх чадлаараа хичээдэг буюу би болохоор энийг ингэж ойлгоод байгаа. Чиний яг чин сэтгэлээсээ хүссэн зүйл чи тэрний хандлаа өөрөө айгүй их ингээ хичээгээд зүтгээд үнэхээр хүсэж ивэл тэр чиний хувийн дамаг мөн бол бүх зүйл илүү амархан боллоо. Бүх асуудал чин цаанаас л аяндаа шийдэгдэнэ гэсэн үг юм байна гэж ойлгосон. Тэмээн жингийн цуваатай явж байгаа Сантьяго бас энэ жингийн цувааг одоо хөтлж явж байгаа. Зарим нэг хүмүүстэй таарлаж байгаа, танилцж байгаа, ярилцж байгаа үйл явдлууд гарна. За энэ дундаас болохоор Тэмээг нөө хөтлөө явж байгаа цөлийн хүнтэй Сантьяго ярилцсан чинь тэр хүн болохоор би бол яг одоодоо л амьдардаг. Би өнгөрсний талаар боддгоо, би ирээдүйн талаар боддгоо. Би яг одоо ингэж амьдарч ийж цөл зүг чирээ олдог, аюулаас өөрийгөө хамгаалдаг. Ийм болохоор л би амьд байгаа гэж хэлж байгаа нь надад бол маш олон шашны ч юм уу, маш олон философийн, сэтгэл судлалын, сэтгэлээ тайвшруулах арга замын яг үндэс гол зүг бол одоо бидний яриад байгаа одоо цагтаа байх mindfulness гэх тэр бүтээ яг энэ харилцаараагаар зохиолж илэрхийлжээ гэж ойлгосон. Сантьяго ном унших гад ном уншиж чадахгүй тэгэл цөлийг ажиглаад, эргэн тойрны ажиглаад яваад исэн чинь нэг зүйлийг яг анзаарч хардаг. Тэр нь юу юм бэ гэхээр Тэмээн жингийн цуваа бол заримдаа удаан явна, заримдаа хурдан явна, заримдаа ингээд замаасаа жоохон хазаагаад явна, заримдаа бүр тэс өөр замаар явдаг ч гэсэндээ яг л нэг зүгийг буюу одоо хой зүгийг баримтлаад яваад энэ да гэдгийг ойлгож байгаа. За тэгээд нөгөө англи залуудаа магадгүй та ингээд ном уншаа орно, эргэн тойрноо энэ цөлийг, энэ тэнгэрийг, энэ элсийг анзаарч харах юм бол хайж байгаа зүйлээ илүү урдан ойлгох юм шиг надад санагдаад байна гэж хэлдэг. Гээд явсаар байгаад гинэт нэг өглөө босоод харсан чинь нөгөө баян бүрд чинь тэр алсын алсад харагдчих юм тэрээ. Баян бүрдтэй хүрээд ирсэн гэсэн. Баян бүрдэд ирсэн
тэр Тэмэнжингийнхэн бол мэдээж маш их ядарсан байгаа. Бүгдээрээ бөөн баяр хөөр болж байгаа. Баян бүрдийн хүмүүс ч гэсэндээ тэднийг баяртайгаар хүлээж авч байгаа. Баян бүрдэд болохоор нэг хууль байдаг юм байна. Тэр хууль нь юу юм бэ гэхээр одоо энэ цөлд байгаа янз бүрийн хоорондоо дайтаж байлтаад байгаа овг амьгууд хизээж баян бүрд рүү халтахгүй. Баян бүрдийнхэн бол эсэргээрээ өөрсдөө ямар нэг юм зэвсгийг хадгалахгүй. Ингээд инх тайвныг ив наримтлыг захиад байж идэг юм байна. Баян бүрдэд ирснийхаа дараа Сантьяго цаашаа Египт рүү буюу пирамид руу явах шаардлагатай болно. Түүнээс гадна нөгөө англи залуутай нийлээд алхимчийг олж уулзгаар шийддэг. Баян бүрдийн хүмүүсээс алхимчийг хаанаас алах уу гэхэд хүмүүс ерөөсөө тийм хүн байгааг мэдэхгүй гэдэг ч юм уу хариулаад нэг ингээ ус аваа явж исэн эмэгтэйгээс алхимчийг хаанаас асуух гэсэн нөгөө эмэгтэй за би аль тэрийг хэлж мэдэхгүй байна. Гэтэ чи ингээд манай заншил ёсоор хар хувцастай эмэгтэйтэй эмэгтэй хүнтэй бити яриараа хар хувцастай эмэгтэй хүн бол гэрэлсэн эмэгтэй хүн гэсэн үг. Тэгэхээр гэрэлсэн эмэгтэй хүн юм танихгүй гадны хүнтэй ярих хориотой байдгаа гэж хэлнэ. Сантьяго болохоор цаашаа үргэлжлүүлж яваад баян бүртээ одоо яг усны тэр их ундраг гэх юм уу булг руу ингээ очсон чинь аюул олон хар хувцастай эмэгтэйчүүд донд нэг хар хувцастай биш эмэгтэй хүн байдаг. Тэр эмэгтэй хүн дээр очиод танилцсан чинь тэр хүн өөрийгөө Фатима гэж танилцуулдаг. Сантьяго Фатимаг хараад ерөөсөө анхны харцаараа л дурлаж ирэх. Тэр шүнжэнгөө Сантьяго Фатимаг бодож чамнаад маргааш өглөө нь эртлэн усны ундраг дээр очиод хүлээгээ байж исэн. Фатима харин Фатимад би чамааг маш их хүлээлээ. Үнээс хойш өдрөө алхаж хүлээж авах болно. Би өөрийн юм эрдэнсийн эрэлт явж байгаа. Гэхдээ маш олон юм дайн тулаан байлдаан болж байгаа учраас миний хувьд болохоор пирамид руу явах аюултай байгаа. Тийм болохоор би пирамид руу явахынхаа оронд энд чамтай хамт байхыг хүсэж байна гэхэд Фатима гэхдээ энэ дайн тулаан чи хизээ нэгэн цагт дуусан шүү дээ гэж Сантьягод хэлнэ. Хэд хоногийн дараа хүүч тэр Фатимач тэр нэг нэгэндээ одоо илэн далангуу харилцаж ярилцаад бүх зүйлээ хэлсэн байдаг. Хөвгүүнийг өөрийнхөө хувийн домгийг биелүүлэхээр пирамид руу одоо явж байгааг Фатима мэдээд ингэж хэлж байгаа. Надад энэ хэлсэн зүйл нэг гой санагдсан. Би бол одоо ингээд цөлд амьдардаг хүн. Тэгээ хизээ нэгэн цаг цөл надад маш гоё юм аз жаргалыг маш сайхан зүйлийг бэлгэлэн гэдэгт би итгэж амьдардаг байсан. Харин одоо миний бэлэг над дээр ирээд байна. Чи бол өөрийнхөө хувийн домгийг биелүүлэхээр явж байгаа хүн. Би бол чиний хувийн домгийн чинь нэг хэсэг юм байна. Чи дайн дуустал энэ баян бүрдэд надтай хамтдаа дайн дуусахыг хүлээж олно. Тэрнээс өмнө өөрийнхөө алт эрдэнсийн зүг одоо хизээч явж болно. Цөлийн эмэгтэйчүүд бид нар ер нь хүлээгээд сурчсан байдаг. Цөлийн ирчүүд энэ хахир хатуу цөлд амьдрахын тулд олон хоногоор хэр хугацаагаар мэрэгдэхгүй бүгдээрээ явах өдөр ирдэг. Харин эмэгтэйчүүд бид бүгдээрээ төвчээртэйгээр тэднийг хүлээдэг. Хэрвээ бид хоёр үнэхээр нэг нэгнийхээ хувийн домог нь мөн бол бид хоёр ертөнцийн тэр хилээр нэг нэгнтэй холбогдсон бол чи яваад хизээ нэгэн цагт над дээр босож ирж л таараа. Бид хоёрын ирээдүй нэгэн цэгт уулзж л таараа. Мактуб гэж хэлдэг. Ингээд Фатиматай яриад сэтгэл санаа нэх гой цэлмээд ирсэн. Сантьяго нэг юм чулуун дээр суугаад байж ийснаа сүулдэ бүр зүүрмөглээд эхэлнэ. За зүүрмөглөх зураа яг бодож байгаа нь би яг дэлхийн хөлийг сураад байна да. Би дэлхийн сэтгэл зүрхтэй тэр сүнстэй холбогдоод байна да гэж бодоод унттал нэгэн зүүдийг зүдлнэ. Тэр нь болохоор 3 юм шонхор шувуу тэнгэр дээр эргэлдэж агаад нэг нь Сантьяго руу дайрч байна гэдэг ийм зүүдийг зүдлээд зүүднээсээ сэрэнгүүтээ баян бүрдийн нутгийн гэх юм уу ахлагч дээр нь очиод уулзна. Би нэгэн ийм зүүдийг зүудэлсэн. Тэгэхээр дайн ирж байна гэсэн. Манай одоо энэ нутаг руу дайрах нэ хэдүүлээ бэлтгэхгүй болохгүй нэ. Гээд омгийн ахлагчтай нь уулзгаад цөлийн хүмүүс ер нь бүгдээрээ яг одоо ертөнцийн илгээж байгаа дохиог мэддэг учраас за энэ бол хоосон дохио биш байна гэдгийг ойлгоод баян бүрдэд байгаа хүмүүс ер нь бүгдээрээ зэвсэглээд дайснаа хүлээ гэдэг ийм зорилгыг тавьдаг. За тэгээ омгийнхан бол дайсны эсрэг, халдлагын эсрэг бэлдэж эхэлнэ. За тэр омог даяараа тэр баян бүрдэд байсан бүх хүн одоо мактуб гэдэг тэр үгэнд итгээ байж байгаа. Гээд ингээд итгээд бэлдээд байжсэн чинь гинэт мөрөн дээрээ шонхор шувуу суулгасан морьтой хүн зэлмээ далаагаал дахиад түрээд ирэн тэр хүн баян бүрдийнхнаас асууж байгаа. Хин шонхор шувуу юу гэж хэлснийг уншиж зүрхлөв. Хин энэ дэлхийн хилээр ярих гэж оролдож зүрхлөв гэд маш их юм чанга дуугаар, боргил дуугаар одоо асуусан чинь баян бүрдийнхэн болон тэндээс эмэгтэйчүүд хүүхдүүд бүгд айн. Харин тэр дундаа Сантьяго гарч ирээд шуугаар дамжуулаад ертөнцөөс өгж байгаа дохиог дэлхийн хилээр ярих гэж оролцсон хүн бол би юм аа. Гэхэд чи ер нь яагаад тэр одоо шувууны өгж байгаа дохиог уншсан бэлээ
гэж нөгөө хүн асууна. Тэгтэл би уншия гэж уншаагүй. Харин надад хэлэх гэсэн зүйлийг л би зүгээр олоод харчихсан хэрэг. Нөгөө морьтон болохоор энэ харь нутгийн хүн манай газар нутагт юу хийж яваа бэлээ гэж асуухад би бол зөвхөн хувийн домгоо л хайж яваа нэгэн. Энийг яг тань тайлбарлахад та угаас ойлгохгүй байхаа гэж хэлэхэд нөгөө хүн болохоро сэлмээ нөгөө хувийн буцаагаа тийгээд морьныхоо одоо тэр амар цовж цовоод байсан явдлыг намсгаж байгаа. За үүнийг хараад Сантьяго бол арай тайвширна. Тэгсэн нөгөө хүн болохоор за би чиний зоригийг чинь шалгаж үзэх гэсэн юм. Эр зоригийг чинь одоо хэр юм бэ гэдгийг үзэх гэсэн юм аа. Хэмээн өөрийгөө одоо ил гаргах. Тэр бол нөгөө англи залуугийн хайгаад байсан Сантьягод домог мэт санагдаад байсан алхимч байна. Алхимч тэр баян бүртэд ирээд нэг хонсны дараа буюу маргааш өглөөн нь 2000 одоо зэвсгэлсэн дайчин ир нөгөө баян бүрт рүү чин дайрна. Баян бүртийнхэн бүгдээрээ бэлтгэлтэй байсан учраас тэр 2000 зэргийг 2000-ууланг нь хядаад ялалт байгуулна. Омгийн ахлагч Сантьягод баярлснаа илэрхийлж Сантьягод 50 алтан зоосыг бэлэг болгон өгч байгаа. Дайн дажин намдсны дараа буюу тэр орой алхимч болон Сантьяго хоёр галын дэргэд хоол идэнгээ ярилцсан. Сантьяго болохоор та хоёр нь яг яаж намайг мэдэж ингэж зорж асууж ирсэн бэлээ гэхэд алхимч бол надад ч гэсэн ертөнцөөс дохио өгсөн хин нэгэн хүн ингээд хувийн домгоо хайгаад энэ баян бүрдэд ирнэ. Харин би тэр хүнд туслах ёстой гэдэг ийм дохио ирсэн гэдгийг хэлж байгаа. Тэгээд Сантьяго болохоор би ер нь бол цаашаа пирамид руу явах хэсэгтээ эргэлзээд байгаа. Яг тэгэхээр тэнд бол дахиад маш олон ийм дайн тулаан болж байгаа. Амь насанд аюултай. Дээрээс нь би энд Фатимаг болсон. Фатима бол надад ямар ч алт эрдэнэсээс илүү үнэтэй гэхэд алхимч бол түнд. Гэхдээ Фатимаг чи пирамидын хажуугаас олоогүй биз дээ гэж хэлнэ. Алхимч түнд чи өөрийнхөө тэр хайж яваа алт эрдэнэс чи юу ч бэ тэрийг олсон цагта тэр хүртлээр туулсан бүх зүйл чинь чамд яг олсныхоо дараа л утга учиртай болно гэж хэлээд за чи тэгээд одоо тэмээгээ зараад морь худалдаж аваа. Тэмээ чамаас хэдхэн мөчийн дотор л урвчиж магадгүй. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр тэмээ ингээл маш олон хоног юу ч идэхгүйгээр юу ч уухгүйгээр зүг зүгээр юм шиг явж ийснаа гинэт л өнхрөөд унаад үхчихдэг. Буюу чамааг ингээд гахаа явган нохоо нүцгэн болгоо орхичдаг учраас чи морь авах хэрэгтэй. Харин би чамааг өөрийнхөө тэр алт эрдэнсийг хайгаад өөрийнхөө хувийн домыг биелүүлэхийн тулд пирамид руу явхад чинь тусалъя. Сантьяго тэмээгээ яг мороор сольж байгаа юм. Гэтэл сэтгэл зүрх нь баян бүрдтэй Фатимада хорогдоод байгаа. Тэгээд алхимчд хэлж байгаа. Би ер нь бол яг энэ чи үлдмээр байна. Үлдчихвэл яах болоо. Надаа Фатима байгаа. Фатимаг олсон бол надад юу юунаас илүү чухал гэж хэлэхэд алхимч хэлж байгаа. Фатима бол цөлийн эмэгтэй. Цөлийн эмэгтэй юу мэддэг вэ гэхээр эрэгтэй хүн заавал явах ёстой. Явсныхаа дараа бүр мөсөн эргэж ирдэг гэдгийг тэр маш сайн ойлгодог. Чи баян бүрдэд үлдэж болно. Гэхдээ баян бүрдэд үлдэх юм бол юу болох вэ гэдгийг би чамд хэлж өгье. Эхний жилдээ чи Фатиматай гэрлээд тоо ирнэ аз жаргалтай өмсөн шинэхэн хосууд хоёулаа аз жаргалтай байна. Хоёр дахь жилээсээ эхлээд чи пирамидын дэргэд байгаа алт эрдэнсийн тухай бодож эхэлнэ. Чамд ертөнц ингээд дохио илгээсээр л байна. Чи жоохон ингээд гаргасан шийдвэртэй эргэлзэж эхэлнэ. 3 дахь жилдээ чи бүр ингээд тэр хэрвээ гэдэг асуултандаа баригдаад бүр шүн нойрч хүрхээ болно. Ертөнц чамд дохио илгээсээр л байтал чи тэр бүх дохионуудыг сэргүүцэн зогсох учраас аз жаргалгүй байна. Фатима ч гэсэндээ аз жаргалгүй болно. Яагаад гэвэл чамайг аз жаргалгүй байгааг хараад 4 дахь жилээсээ эхлээд чи ертөнцийн илгээж байгаа дохиог сонсгой болцсон учраас ертөнц ч гэсэндээ чамд дохио илгээхэ болно. Чи ертөнцийн дохиог үл таамсарлоод дээрэс нь дэлхийн хэлээр ярьж чадгаа болцсон учраас энэ номог дотор хинч чамааг тоож авч үзэхэ болно. Магадгүй тэр үед чи маш олон тэмээтэй их хэмжээний бараатай баян худалдаачин болсон байх бах. Гэхдээ зүрх сэтгэл дотроо чи хизээч өөрийнхөө хувийн домгийн төлөө яваагүй. Харин одоо явхад хэтэрхий хожимдсан гэдгээ мэдэрч амьдрах болно гэж алхимч хэлнэ. За тэгээ өргөлжлүүлээд ингээд тайлбарлаад хэлсэн энэ үг нь надаас аюух таалагдсан. Хайр гэдэг хизээч хин нэгнийг хувийн домгоо хөөхөөс нь зогсоодог зүйл бишээ. Хэрвээ чамааг хувийн домгоо буюу мөрөөдлийнхөө төлөө явахыг чинь хоригдж байгаа бол энэ жинхэнэ хайр биш. Жинхэнэ хайр биш гэдэг маань нөгөө дэлхийн хэлээр хоорондоо ярилцж байгаа тэр хайр биш юм аа гэж хэлснээр Сантьяго бол ер нь санаагаа шулуутгаад алхимчтай хамт зам гарахаар шийднэ. За маргааш өглөө нь үүрээр Фатиматай уулзаад алт эрдэнсийнхаа төлөө пирамид руу явахаар боллоо гэдгийг хэлэхэд Фатима бол тийм ээ би чамайг ойлгож байна. Би чамайг хүлээнэ гэж хэлдэг. Гэхдээ уйлна. Чи уйлаад байна уу та гэхэд Фатима тийм ээ би яг цөлийн эмэгтэй. Гэхдээ явж аж би чи эмэгтэй хүн шүү дээ
гэж хэлээд Сантьягог аян замд нь үдэж өгч байгаа. За Сантьяго алхимч хоёр болохоор мориороо цаашаа явж байгаа. Аян дундаа болохоор Сантьяго хэлдэг. Саяны ингээд надтай хамт жингийн одоо цуваагаар ирснийг англи залуу байгаа. Тэр тантай уулзахыг маш их хүсэж байгаа. Та тэрнтэй яага уулзаагүй юм бэ гэхэд тэр залуутай би хизээ нэгэн цагт уулзах болно. Гэтэ цаг нь арайхан болоогүй байгаа. Түүнд хийх ажил байгаа. Гэ тэр хоёр цаашаа явсаар агаад нэг юм сүм дээр ирж байгаа. Сүм дээр ирээд алхимч тэр сүмийн нэг ламаас нь галтгоогийн чинь түр хэрэглэе гэд гуйна. Сантьягог дагуулад галтгоонд нь ороод хаалгыг хаагаад хайрлын тавууг дээр төмөр металл ингээд халаагаад буцлагж байгаа. Тэгснээ богцноос философийн чулууга гаргаж ирээд жижигхэн үрцгийг аваад нөгөө нэг хайрлын тавган дээр буцалж байгаа металл руу хийгээд гутгаж байгаа. Утгасныхаа дараа хайрлын тавгаа гал дээрээсээ гаргаж ирээд хэсэг хугацаанд хөргөөгөө зогсож идэг. За ингээ хөргөөсний дараа харсан чинь Сантьяго бүр маш их гайхна. Яагаад тэгэхээр нөгөө хайрлын тавг дүүрэн төмөр нь алт болоод хувирсан байдаг. Тэр алтыг аваад алхимч 4 хэсэг хуваана. Ингээд нэг хэсгийг нь болохоор нөгөө галтгоогоо хэрэглүүлсэн сүмийн ламд бэлэг болгон өгөхөд сүмийн лам үгүй ингээд миний сайхан сэтгэл бол тойроос ингээд ийм зүйл авах биш байсан. Наа чи миний сэтгэлийн сайхан сэтгэлийн хариуд бол бүр хэтэрхий өндөр үн байна гэж хэлэхэд алхимч чи ингэж ярьж болохгүй. Амьдрал чиний яриаг сонсож байгаа. Дараагийн удаад чиний одоо сайхан сэтгэлийн хариуд амьдрал энэ хэлсэн үг чинь сонсож байгаа учраас илүү бага хариу өгөх үедээ гэж хэлдэг. Буюу энэ дээр бас л нөгөө бидний сайн мэддэг те нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэдэг санаа бас гараад байна гэж ойлгосон. Тэгэнгүүтээ Сантьягод болохоор 4-1 өгж байгаа. Сантьягод хэдийгээр нөгөө омгийн ахлагч нар талархснаа илэрхийлээд 50 алтан зоос өгсөн байсан ч гэсэндээ Сантьяго саяны нөгөө ламд хэлсэн үгийг нь сонссон учраас алхимчээс энийг бол талархан авч байгаа. За 4-1-ийг нь алхимч өөртөө авч үлдээгээд дахиад үлдсэн 4-1-ийг нь ламд өгөөд за энийг бол энэ хөв хүнд зориулж хадгалуулж байгаа шүү гэхэд Сантьяго маш их гайхна. За тэгээд алхимч за үүнээс энэ бол чиний хувийн домог учраас чи үүнээс хойш ганцаараа яваад өөрийнхөө тэр одоо хувьд хөргийг биелүүлэх ёстой. Би чамайг энэ хүртэл хүргэж ирлээ. Тэгээд болгоомжтой яваарай. Эргээд баян бүрдтэй уулзъя гэж хэлнэ. За ингээд цаашаа Сантьяго явсаар байгаа. Нэг элсэн маахныг даваад харахаар дараагийн элсэн маахан, тэрийг нь даваад харахаар дараагийн элсэн маахан гэд шүүн болтол явж байгаад нэг элсэн маахныг даваад харсан чинь нөгөө агуу том пирамид ч харагдчихэйдэг. Тэгээ Сантьягогийн бүр зүрх сэтгэл маш их баярлаад үнэхээр ингээд хэдийгээр алт эрдэнэсээ олоогүй ч гэсэндээ алт эрдэнэстэй зорьсон зорилготой хүрсэн юм шиг санагдана. За тэгээд ингээд газар суугаад сөхөрч суугаад ингээд харсан чинь нэг юм цог хорхоо явж идэг. За цог хорхоог болохоор дээр үеэсээ нөгөө бурхны одоо илч гэж үздэг байсан юм байна. За тэгэхээр энэ бол яг ертөнцөөс дахиад эргүүлж байгаа юм дохио гэдгийг Сантьяго мэдээд тэр цог хорхон одоо явж исэн газар алт эрдэнэсээ олох гээд ухаж эхэлнэ. Нилээн гүн ухаж байгаа. Гэтэ юу ч гарч ирэхгүй. Тэгээ байжсэн чинь морьтой хідэн дээрэмчд гарч ирээд чи энд юу хийж байгаа юм бэ гэд. Би энд алт эрдэнэс ингээ хайгаад ухаж байна гэсэн нөгөө морьтонгоос Сантьягог бүр нүүрнүүдийг нь хөх бяц болтол нь цохиж зодоод за Сантьягод байсан нөгөө алтан зоосууд алхимчийн өгсөн 4-1 хэмжээтэй алт бүгдийг нь хулгайлж аваад явхдаа тэр дээрэмчдийн ахлагч нь хэлдэг. Чи ч өстой тэнийг юм даа. Яг наа газар чинь би 2 жилийн өмнө унтж байхдаа нэг зүүдэлсэн. Спан улсад нэг юм хаягдсан сүм байдаг. Хаягдсан сүм дотор агч мод ургаж идэг. Агч модны сүүдэр дор автор дүүрэн эрдэнэс байна гэж би зүүдэлжсэн. Гэхдээ чамаас ялгаатай нь би тэр зүүдээ дагаад энд ирээд хөхнээс болтлоо зодуулаад хамаг юмаа дээрэмдүүлээгүй юм да гэж хэлээд инээгээд яван одж байгаа. Яг тэр мөчөд Сантьяго өөрийнх нь алт эрдэнэс хаана байгааг байршлыг нь олдог. За ингээд номын яг үндсэн үйл явдал дуусж байгаа. Цаана болохоор юм төгсгөл хэсэг байгаа. За төгсгөл хэсэг дээр болохоор Сантьяго хамгийн анх номын одоо ихэнд гарч исэн тэр сүмийн балгасанд тэр унтчихсан агч модныхон доорхыг ухаад автар дүүрэн алт эрдэнэс олж байгаагаар үйл явдал төгснө. Өөрөөр хэлбэл Сантьяго ингээд бүтэн нэг тойрог яваад анх эхэлсэн газараа ирсэн гэсэн. Гэхдээ анх эхэлсэн тэр Сантьяго бол одоогийн Сантьяго биш болсон. Энэ нэг жилийн хугацаанд яг энэ тойрог замаар аялж явахдаа Сантьяго бие сэтгэлийн хувьд, сүнсний хувьд асар том өөрчлөлтөнд орсон. За Сантьяго өөрийнхөө алт эрдэнсийг ухаж гаргаж аваад Фатима минь чи минь намаагаа хүлээж аваараа би чинь чам дээрээ очиж байна гэж дотроо бодсноор энэ ном маань эхнээсээ дуусчаа.